Сэрээрээ босоороо 113 дахь өдөр эхэллээ. Сэрээрээ босоороо шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Нэгэн том сорилтоо эхлүүлэхээр алхам хийлээ. Энэ бол жимд явж эхэлнэ. Өмнө нь би жимд огт явж үзээгүй. Жимнээсээ хашилсаар байгаад ингээд өнөөдөр ямар ч байсан багштайгаа холбогдох болноо. За ингээд жимд явж үзээгүй. Надтай адилхан жимд явахыг хүсэж байгаа хүмүүс байвал өнөөдрийн миний энэ өдөр юу болсныг үзээрэй. Тань хэрэгтэй зөвлөгөө багтсан байгаа шүү гэж хэлмээр байна. За ингээд шинэ 7 хоногоо эхлүүлцгээе. За ингээд уламжлалт 9-оор өглөө босоод 400 үндсэн дэс рүүгээ шууд орлоо. За өнөөдөр шинэ 7 хоног эхэлж байгаа болохоор заавал ямар нэгэн жим олъё. Гэхдээ тэр дотроо багштай жим байвал их зүгээр байна гэдэг ийм зорилт тавиад өглөөний төлөвлөгөөнд оруулсан. Тэгэхээр өнөөдөр миний энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс байвал миний жимийн багштай холбогдсон хамгийн анхны зөвлөгөөнүүдийг та бүхнийг бас сонсвол хэрэгтэй шүү гэж та хэдтэй бас зөвлөмөр байна. За ингээ өглөө босоод ажил руу явлаа. Өнөөдөр жөнгөө бас төрийн ордонд сууж хөгжлийн бэрхшээлтэй эргээд мөн бас эрэг чиглэлтэй иргэдтэйгээ уулзаж бүтэн өдрийг бас нэлээд төлөвлөгөө гаргаж суулаа. Орой ажил тараад гэртээ ирлээ 7 цаг болж байлаа. За ингээ октод бас хоол бэлдсэн. Ингээ октодоо бэлдсэн хоолыг идчихэд оройныхоо 12 минутын гүйлтэй сайхан хийж дуусаад ингээ оройны үндсэн одоо нөгөө жимийн багштайгаа зөвлөгөө авсан уулзалтаа одоо шууд уцаар ярьлаа. Тэгээ та бүхэндээ 10 үндсэн асуултыг жимийн багшаас бэлдэж байгаад асуусан. Энэхүү асуултууд танд бас жимд анх удаа явах гэж байгаа бол таны өмнө тулгарх байхаа гэж бодож байна. За ингээд бүгдөө хамтдаа юу болсныг харцгаая. За ингээд хамтдаа манай жимийн багштай уцаар ярee. Оройныхоо асуултыг хийлээ. Ингээд жимийн багш юу зөвлөхийг хамтдаа сонирхъя. Орой мэнд хүргэе манайхаа. Шинэ 7 хоног эхэлж байгаа учраас өөрийнхөө жимэнд явах хашраад байсан юм эхлүүлэе гэж бодож байна. За ингээд нэлээд олон найзуудтайгаа холбогдоод Ганбаатар багш дээр ингээд явахаар шийдлээ. За энэ хүн бол одоо ингээд сошиалаар нэлээд бас танигдсан хүн байх юм байна. Ингээд эхний ээлжинд багштай явах нь зүг гэж бодоод энэ Perfect Body Fitness-ийн багштай холбогдож үзье. За ямар ч байсан шинэ 7 хоногт жим эхлүүлнэ. За утсыг авсан яриад үзье. Та анх удаа жимд явах гэж байгаа бол надтай бас энийг үзээрэй гэж хэлнэ. За Гамбогш. Тийм байна. За сайн байна уу? Сайхан зүсэж байна уу? Сайн байна. За сайхан зүсэж байна. За Гамбогш би энэ өөрийн чинь дугаарыг найзаасаа авсан юм аа. За ингээд жингээ хасаад одоо ингээд нэг зөв гоё биетэй болъё. За тэгээ ялангуяа 18 чигээ өндөр өсөрдөг болъё гэдэг 365 өдрийн челленж тавьчаад эхний нэг 114 өдөр маань өнгөрөөд жингээ хасах доод норон дээр хүрсэн. Одоо нэг фитнест явах гээд явж чадахгүй хашраад найзуудаасаа зөвлөгөө авч байгаа таны дугаарыг аваад ярьж байгаа юм байна. За би танаас нэг 10 зөвлөгөө авах гэсэн. Тэгээд тань дээр ер нь хичээл хөгүүгээ сонгоо шийдье гэсэн бодолтой. Тэгээ бас нэг давхар бичлэг хийж байгаа шүү. Уучлаарай гэд бас хэлье. За Гамбогш. За нэгд одоо би 97 кг-аас жингээ хасна гээд 82 кг болцсон байгаа. За одоо булчингийн маасаа нэмээд ер нь нэг 85-аас 90 кг-ийн хооронд булчингийн маасаа нэмээд жингээ бариад ингээд явж болох уу гэдэг асуултаар эхлэх юм зүг. Өндөр чинь хэд вэ чинь? Миний өндөр 1.75 м. Босноо. Босноо тэгж босно. За айгүй ерөнхийдөө дунд шахтайхан бихтэл хонголтой. Тийм үү. За хоёр дахь нь намайг үзэж байгаа би бас сошиалоор ингээд нэг олон хүмүүс дардгүй ч гэсэн гэлээ. Ямар ч байсан олон залуучуудад ер нь өөрөө өөртөө ялан дийлээ спортоор хичээлээ гэдэг уриалга гаргацсан. Тэгээ найзууд маань бас намайг ингээд хөндлөнгөөс харж байгаа. За би Канадад 3 сарын хугацаанд эхний ээлжинд ингээд гэрээ байгуулад явбал за миний гидсний булчин амьдралдаа хизээж гарч үзээгүй. Гидсний булчин гарах боломжтой юу хамгийн ихний ээлжинд зөв биетэй болж чадах болов шээ. За одоо би чи ямар хөвгөлтэй байгаа вэ гэдгээс хамаарна.
Тийм үү. За тэгээд тий дээр нь одоо чиний булчингийн чи хөгжил юм ямар шүү гэдгээс чамаар 3 сарын хугацаанд гэдэг чинь нас чинь хэдэн настай вэ? Би яг одоо 40 настай. 40 настай гэхээр за хэвлэлийн хөгжилтөөс чөлөөний хамаарна да 3 сарын хугацаанд хэвлэлийн хөгжилт хэвлэлийн чи хөгжилт хэр зузаан байна гэдгээс хамаарч гайх үгүй шийдэл. Түүнээс яг гар нь гарахгүй гэж хэлээд хэцүү байна. Тэгэхээр чамгаар хараагүй Яг тийм шүү дээ. Ааха. Гомдон том их зузаан хөгтэй хүн 3 сарын дотор хэвлэгээ гаргахыг нь л бас пластуулах шүү дээ. Яг үнэ тий. Тэгэхээр гайгүй ерөнхийдөө гайгүй байх юм бол сайн хичээвс болно. Зөв. За 3 гас жоохон нарийн л хоолны төлөмөр хэцүү шок байна. Яг үнэ. Яг миний 3 дахь асуулт яг хоолтой холбоотой. За хоолны дэглэм ер нь турж байгаа хүмүүс яадгийн, таргалж байгаа хүмүүс яадгийн би жишээ нь одоо булчин мас нэмгэж байгаа хүн яах вэ? Таны зөвлөө гэж. За хоол чи одоо чингээ бол хасахгүй юм биш үү? Чингээ хасахгүйгээр альтернатив булчингаа томруулах гэж байгаа юм байна. За тэгэнгүүт хоолны чин дэглэм ерөнхийдөө хүмүүс хоолны дэглэм гэхэл нэг тийм өсөөл явж байгаа юм бол боддог байхгүй тийм биш. Чиний одоо хоолны дэглэм бол ер нь жоох их хитэн. Тэгтээ хэрэгтэй юм аа л хитэн. Хэрэгтэй юм аа хэрэгтэй цагтаа л хитэн гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө жоохон их хитэн мах ногоо голчлон их хитэн. Тэгээд дээрээс нь нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэн амино биси мор гэж тийм бүтээгдэхүүн хэрэглэн. Тэгээд цаг-цагаар сонсох хэрэгтэй болно да. Зөв. Тэгээд би энэ чинь тохиолсон уургийн агуулсамжтай хоол хэдэн грамаар хэдэн цагийн зайтай хөө нүүрс ус чинь ямар нүүрс ус хэдэн грамаар хэдэн цагийн зайтай хөө гэдэг чинь гэж харьцуулж байгаа юм байна. Энэ бол хоолны дэглэм бол нарийн гэдэг. Тэр хоолны дэглэмийг байхад одоо нэг хичээлж байгаа хүн бас жоохон хэцүү ягаад гэвэл цаг-цагаар хоолдог болохоор тэгэхээр нэг амтлагын чихийн маяг дээр чигтэл өршлөгдөж эхэлнэ гэсэн үг. Тийм байна те. За дараагийн асуулт нь яг наадахтай ч уйлдаад саяны ярианд гарсан. Юун дээр дасгал өглөө өдөр орой 7 хоногт ер нь хэдэн өдөр байх вэ? Аль цаг нь хамгийн зохимжтой вэ миний хувьд? За цаг нь гэх юм бол за хүний биеийн физиологийн онцлог гэж байдаг. Яг тохиромжтой цаг гэх юм бол ерөөсөө 11-ээс 2 цагийн хооронд бэлтгэх хамгийн тохиромжтой юм да. Тэр үед нөгөө хүний физиологийн биеийн физиологи хамгийн дээд ачаалал авах чадвартай болдог байхгүй. Яг бүр өглөө эрт гэхээр өглөө эрт хүний бие гүйцэтгэх гэж явж байгаа. Тэгээ бас хоол хичээлээс авч чадаагүй байдаг. Орой гэхээр нөгөө өдрийнхөө ачаалалтаа ядарсан байдаг. Тэгээ орой бэлтгэл хийх хугацаа бие сэргийчдэг орой унтах нь хойшлоод байдаг байхгүй. Гэхдээ яг их хүмүүсийн нөгөө өглөө орой гэдэг сонголт гардаг болохоор тэгээд тэрнтэй тохируулаад хийж байна. Тэгээ яг хүний бие чинь өөрөө юмд нөгөө дасан зохицох чадвартай болохоор юу ячдаг юм л та одоо тогтмол цаг тэгээд хард тэрнтэй дасан зохицоод бие чинь одоо өглөө идэх хүмүүс болохоор сэргээд сурчин орой идэх хүмүүс хурдан амбраас сурчдаг гэх юм уу. Тэгээд ер нь бол нөгөө амьдрж байгаа чинь өдөр л ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй тохируулж бэлтгэл хийх болохоор өглөө орой гэдэг сонголт гарч ирдэг юм. Тэгэхээр аль хийж болно гэсэн үг. 7 хоногийн хэдэн өдөр явбал би зүгээр өмнө би ерөөсөө жимд явж үзээгүй. За тэгвэл нэг ихний 1-2 сард 7 хоногийн 3 өдөр явсан дээр байна. Тэгэхгүй болохоор хэдхэн өдөр ачаал шууд ингээд өмнө одоо фитнестэй үзээгүй юм. Нэг л их том зорилго тавьдаг шууд хэрэглэхгүй ингээд улаараа зүтгэжингүүд нөгөө биеийн дийлдэг байхгүй. Тэгээд хэдхэн өдөр ачаал огцом аваад ирэхэд шууд бие чинь дийлэхгүй ядаргаанд ороод ядраад ирэхээр нөгөө чинь өөр хүн ингэж дурлаж өсөж явах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгж чинь нэг цаашаа хол явдаг. Тэгэхгүйгээр ингээд нөгөө нэг ядраад ирэхэд нөгөө яс болоод ирэхэд айгу зовлонтой өөрийгөө заавал хүчлэх хэрэгтэй болно. Энгүүд чинь цаашаа удаан үргэлжлэх хүнээс хамаардаг нь удаан үргэлжлэх хүмүүс зөвхөн болчихдог. Тэгэхээр чинь юм ингээд багаас нь ачаал ингээд багаас нь тийш өгсөх хэрэгтэй байхгүй одоо бодвол зарчмууд угаасаа тийм байхгүй. Ачаалыг багаас нь нэмэгдүүлэх гэдэг. Тэгэхээр 7 хоногийн 3 өдөр үржиж нэг ихний 2 сар явж байгаа. Тэгээд гай болоод ирэхээр цааш ахиулсан тийм.
зөв. гэж зөвшөөрөв тийм. Зөв. Айгүй үнэтэй зөвлөгөө байна. Юун дээр би чинь хоолн дээр таны одоо бичиж өгсөн зөвлөгөөгөр явбал хоолны ерөн сарын зардал ч юм уу ер нь их гардггүй багш юм яах вэ? Гайгүй тийм одоо ер нь хүн гадуур хоолсноос хамаагүй баг зардал гарна шүү дээ. Юу тийм. Тийм одоо ингээд чи ажил дээр очиж хуанзаар ороод хоол идэл ресторанаар ороод хоол идэл тийм. Тэгэл янз бүрийн амттай зүйтэй ингээд идлээ их мөнгө зарцуулдаг байхгүй. Яг хоолны төлөнд ороод хангалттай хоолоо идээд ингээд явхад бол тийм их мөнгө зарцуулагдахгүй. Зөв баг 50%. Танаа чим дээр одоо энэ хүмүүс яриад байгаа юм. Хувийн багштай байх нэг ондоо, ингийн зааланд өөрөө явах нэг ондоо гэдэг. Тэгэхээр би одоо таныг хувийн багшаа болж өгөөч гэдэг ингээд танаас хүсэл тавьж байгаа юм л та. Тэгэхээр энэ хоёрын ялгаа ер нь юу байдгийг та ер нь бүтэн над дээр ажиллана гэсэн үг үү? 7 хоногийн 3 өдөр. Тийм одоо хувийн салжуулалт гэдэг нь одоо ингээд чиний бүх юм чинь хариуцсан гэсэн үг байна. Чиний хоол, чиний ингээд биеийн шинжингийн чиглэл хэмжээд үзээд тийм. Тэгээд ажил мэргэжлийн чинь сонсоод хэрэг хөдөлгөөнтэй ажил хийх, энерги хэрэг зарцуулдаг гэдгийг бие чинь хараад энэ хөө бүтцтэй юм байна. Тэгээд за тэгэнгүүт бэлтгэл хийлгээ нацаалдах чадварыг чинь ингээ үүсчих. Тэгэнгүүт за нэг бэлтгэл дээр тэдэн калори орчим шатаад өөрөөр юм юм байна. Тэр чинь тохирсон одоо хоолны төлөвлөгөө гаргаж өгдөг байхгүй юу? Тэгээд бэлтгэл чинь одоо яг таратаж хийлгээд хажууд чинь одоо тохирсон ачаалаа. Түүнээс одоо ингээд хүн одоо нэг хүн ингээд байхад одоо чи ингээд чавар ингээд бэлтгэл хийлгээд нэг өдөр ингээд амралт сайтай байлаа тий тэнгууд хүч сайтай байж болсон заяа. Нэг өдөр жоохон амралт багтаа ачаал ихтэй байсан бол хүч муутай байж болсон. Шинээр муутай онсон ч юм уу тий. Тэнгууд нэг ачаалаа хүн тохируулж чаддаг байхгүй. Тэгэхээр басгалжуулагч гэдэг чинь тухайн хийх гэж байгаа хүмүүсийнхаа ямар шүү байдалтай байна гэдгээс нэг ачаалын тохируулж бэлтгэл хийлгэж үрдэн гаргах байдаг. Тэр нэг яг тэр бэлтгэлийн ачаал тохиулсан өөрийнхөө амьдрал тохирсон хоолны төлөвлөмжийг гаргаж өгдөг. Бас тэ. Тэгээд би бол яг шавнаас үгэнд орох уу юу л гэж асуув. Үгэнд орох юм бол үрдэн гарна. Үгэнд орохгүй бол үрдэн гарахгүй. Яг. Үгэнд орох гэдэг нь ба одоо нэг надаас холтой гадуур одоо бэлтгэлээс босоод үйдэх гэсэн үг байхгүй юу? Ийдэх гэсэн хоолыг идсэн цагт маань идэж гин үү? Унтаж амар гэсэн үед унтаж амарж гин үү? Тэг. Идэж усахгүй, ууж усахгүй гэсэн юм хэрэглээд явж гин үү? Тэрнээс чинь их хамаардаг юм л да. Тэгэхээр ер нь хувийн салжуулалт гэдэг чинь яг нөгөө нэг юм яг маш нарийн одоо үр жишээ тохирсон нарийн дасгал одоо нарийн системд л орж ирсэн гэсэн үг. Тэгэхээр хамаагүй илүү өөртөө байна. Түүнээс одоо заалаараа явах юм бол заалны багш маань бол зүгээр чиглүүлэх үүрэгтэй л байхгүй. Зөв. Заалны ерөнхий нэг төлөвлөгөөтэй тэгээд тэрнийхээ дагуу ингээд хүмүүстэй нэг зааж өгөөл нэг ганц хоёр цагаар төгрөг хэмжээ сурч штеп. Тэгвэл за одоо татхад ингэж тэгээд чиглүүлээ явж. Хувийн салжуулалт бол яг тулж ажилладаг гэсэн. За би таныг багшаараа авъя. Тэгээд маргааш би танаад яваад очивол ер нь болж гэнэ үү? Танаа цаг ер нь өглөө хэдээс хэдийн хооронд байт юм багшаа. Би тэгээ өглөөний цагаар дандаа дасгал хийх бодолтой байгаа юм. Зөв. Өглөө заавал 6-аас 30 багш нарын 7 гэдэг орчим. Тэгээд 6-аас 10 цагийн хооронд ажиллана. Тэгээ хагасаа бүтэн сайн 9 сонгоод. Тэгэл ажлын бүх өдөр ажиллана. Бүтэн сайн өдрөөс 9-ээс 7-гийн хооронд ажиллана. Хагасаа өдөр 9-ээс 10 цагийн хооронд ажиллана. Тийм. Танаа төлбөр багш ямар үнэтэй вэ? Манай одоо 200-аас 250 мянга гэдэг сараа. За. Тэгээд одоо хямдрал зарлсан ба 20-40 гэдэг зарлсан. Тэг хувийн багш гэвэл тантай очиж тохирол тусдаа төлбөр төлөө явж чинь те. За тэгээ би маргааш багш нэг 4 цагийн хавцаа тань дээр очиод гэрээгээ байгуулаад шууд эхлэе даа багш. Тэгээ хоёулаа хуваарь зоогоод явчих. Тэгээд сүүлийн нэг асуулт байна бишээ. Одоо жишээ нь би 82-3 кг-тай байгаа гэж ойлгоход 85-аас 90 хооронд булчин масаа нэмээд ингээ гоё зүв биетэй болоод явъя гэж байгаа. Тэгээ эцсийн дүндээ миний 114 хоног гэдэг нь би 240-50 хоногийн дараа миний 1 жилийн челленж дуусгаад
би нэг волейболын спортоор хичээлдэг байсан. Тэгээд галцооноос өндөр үсрээ барьдаг болёо гэдэг зорилтыг анх тавьж эхэлсэн. Тэгэхээр энэ жимд явхад одоо үлдсэн 200 гаруй хоногор би бүтэн жимд яваад хөлний булчингаа чангалаад өсрэлтийн дасгал хийж тусдаа байд юм уу багш юм. Яг тэгээд одоо яг тиймэрхүү зорилготой одоо наач өөр спорт руу чиглэж байгаа байхгүй. Одоо саксын бөмбөгийн спортынхаа волейболынхаа тэгээд одоо өөр цамныхаа ч гэдэг юм уу ингээд өөр спортынхаа ингээд хүчний бэлтгэлийг хийдэг. Энэ нь болохоор спорт руу чиглэсэн хүчний бэлтгэлийг хийж өгөх гэсэн үг байхгүй. Зөв. Тэгэхээр болно гэсэн үг. Зөв. За тэгээд ямар ч байсан ихтэй байх юм бол сайжруулах бэлтгэлийг бас сонирхож байгаа гэсэн үг биш. Ер нь тийм өсөлт сайжрах болчингуудаа илүү хөгжүүлэх хийж харин тийм. байгаа юм биш. Тэгтэл багшаа нэг гоё гизээ ингээд подолкоос өгсөн чинь гиз ингээд яраад гоё булчин гарцсан. Мөр зүр гоётой. Бас тийм залуу уучраас гоё юм шүү дээ. Булчин бол маш нарийн одоо тэглэм маш нарийн одоо төвчээр тэгээд юу одоо нарийн одоо нэг юу тэгэж одоо сахилга готтой явах юм. сахилга готтой хийж гарч ирдэг зүйл шүү дээ. Яг сараар бас хэмжигдэж томордог зүйл биш. Гэхдээ яг ерөнхийдөө технологи өнөр гэхээр өдрөлийн нөгөө ингээд яцсан ерөнхийдөө булчин өвчлөөс харьцан бас гайгүй тогтцсон байгаа гэж бодож байна. Сүүлийн хоёр асуулт гэж нэг товчхон асуулт байна. Тэгэх бах. Ер нь 40 настай за таасаа баг хариулчлаа да. Тэгээд одоо ингээд 40 гараад ирэхээр бас нэг 20 эдтэй залуучууд биш юм чинь шууд ороод сэтгэл хөдлөлөөр хүндийн мөргөл ингээд эхлүүл үе мөч чинь бэртээ шүү гэж манай найзууд зөвлөдөх юм. Тим байд юм уу шээ. Тэр ер нь одоо шууд ягаал гинтлэмслэг хүмүүс бол зөндөө шүү дээ. Тэгээ нөгөө нэг өөрсдөө нэг сайхан залуучдын бодвол гинтлэг анхаарал очоод энэ үргөл даач гэж нэг үргөл хүндээ суулт муулт хийж байгаа нуруугаа гинтээсэн өвдөг тоогоо гинтээсэн өсөндөө. Тэгэхээр ерөнхийдөө одоо бол нөгөө нэг гормон эцний ялгарч жоохон буурч эхэлж байгаа нас байна. Тэгэхээр нөгөө нэг юугаар хөдөлгөөн багтаа болж байгаа ажил бол олон жил болсон шүү. Үеиж сулрцсан байдаг байхгүй. Яг тийм. Үеийг сулраад булчины сулралт их орцсон юм би. Тэгээ одоо нэг юм манай хөдөлгөөнгөө байлгацсан болохоор шимнаа ширээ яарцсан байна. Яг нэг би хүчний ажил хийхгүй учраас тэгээд би их сулрцсан байдаг болохоор хамаагүй ажихгүй. Юу нь бол багасаа л эхэлсэн юм. Зөв. За багшгүй сүүлийн нэг зөвлөгөө өгшөө. Одоо фитнест явлаа гэж ойлгоход би ямар хувцас бэлтгэв. За маргааш би очиод асууж болно. Гэтэ яг нэг бичлэг хийж байгаа болохоор та бүдэрийг сонсож байгаа хүмүүс бас энэ мэдээд авах гэж бодоо. Ер нь тэр нэг үений кейс мист гэл ингээл зөндөө юм ярих юм бүс гэж яриад байх юм. Ер нь хамгийн чухал зайлшгүй байх ёстой хувцас өмсгөл юу байх шээ. За яг зүгээр л өөр тохирсон хөдөлгөөн цаад болохоор бэлтгэлийн хувцастай л болчихоор. Тийм. Дуусгач юм уу эсвэл бэлтгэлийн өнгөч юм уу тэгээ мэдээж пүүцтэй те. Даалан өсөх пүүцтэй. Тэгэл бол түүнээс одоо шууд одоо дөнгөж хэлж иж л учиргүй бүс хийж биш те. Нэг болж ирэхгүй те. Яг бэли байж болно. Угаасаа эхлэхээр нэг тийм мөгчрхөө хүндчих хэрэггүй даа те. Хүч чадал ч угаасаа байхгүй. Тэгээд нэг хоёр ингээд тийм зоолж байгаа л тэгэл хүн болтгийм дээ. Яа, за яана одоо. Тэгээд би булраад ихлэ балархал багтаа гэж одоо яана. Яг тэгэл нөгөө юм багаас нь ихлэхээр гайгүй харцангуй гайгүй. Тэгэхгүй шууд нөгөө хүчрчих юм бол булраад халуураад 7 хоног хөвдөөстэй хэцүү. Тэгээ яг ерөнхийдөө баг зэрэг булрахгүй гэж болохгүй. Тийм л та. Чи баг зэрэг булрна тэгээд тэрийг жоохон жишээл даваад гарч байгаа юм. За одоо ч жинкнээсээ сүүлийн асуулт баг шүү. Би одоо энэ хоёлаа өглөө нэг 10 минутын хөнгөн дээсэнд ороод орой нэг 12-3 минут гүүгээд ингээ өдөр болгон 114 хоног явцсан. Одоо би жимд яваад эхлэвэл энэ өглөө болгон хийдэг энэ хөнгөн гүйдэг дасгалууд хийх шаардлага юм байгаа юм шиг 7 хоног өгөх. Хийх. Наас нь бол зүгээр л кардио дасгал шүү дээ. Тийм үү. Тэгээ зүгээр л би ялалтаа кардио дасгал юм шиг хийдэг шүү дээ. Энэ дасгал хийж байгаа. Хүчний дасгал гэдэг чинь өөр л. За яг л байна.
За Гамбагшаа маргаас сайхан нүүр тулаа сайхан танилцъя. Тэгээд бас зөвлөгөө өгсөнд их баярлалаа. Сайхан амраарай. За. За манай мөнх жаргал гээд манай одоо докторийн ангийн найз маань байдаг. Тэгээд найзынхаа зөвлөсөн Ганбаатар багштай шууд холбогдлоо. Тэгээд фитнест анх удаа би явж байгаа. Тэгээд сэтгэл хөдлөлөөрөө хамаагүй хүндэт битгий өргөөрэй гэж маш олон хүмүүс зөвлөсөн. За маргааш очоод Ганбаатар багштай танилцаад фитнес дээр очоод бичлэг хийгээд яг юу байх вэ гэдгийг маргааш бас дэлгэрэнгүй мэдээлэл өгье. За ингээд спортоор хичээлцгээе. Ганбаатар багштай бас баярлалаа. За бүгдөө сайхан амраарай.